За таныг алтан төлөлийн нэрнээр шалгарсан тул ваа баяр хүргье. Үнэмлэх болж байна. За алтан дамгийг За би 3 дугаар анги нөхсөөл тэгэл одоо гарч мал болсон та. Маш өндөр байна, сайхан байна. Маш том шагнал авлаа. Урд нь шагнал уяач алдар туяа, цүмийн алдар туяач болсон. Манайх 400 грам хон 150 тэгээ 400-га турга авсан. Төлөөр нь бүр авсан. Зөвхөн хон суваарсан. Тэгээ төлөө бүр авсан. Миний аав ээж хоёр малчин. Ер нь аав ээж хоёрынхоо зааж аавынхаа сургасан тэр аавынхаа төршлөг эрдмээр л өдөө зэрэгтэй мал малж байгаа. Аав нь багаас мал сургасан яаж мал маллах аав ээж хоёрынхоо арга ухаан, өвгцгийнхаа арга ухаан тэргээр л яваа та. Манай ханы ээж бас малчин хүн. Тэгээд тэр нийлээд 12 онд айлтгалаад тэгэл ер нь мал төлөөлөх мал өгж одоо хурганы 60%-ийн өөрчлөн аав 40%-ийн хүнд өгдөг тэгж 2-3 жил малж олж тэгсэн. Тэгж дэмждэг. Намайг дэмждэг ойр татны айл саахалт нутгийнхаа улсуудад тэгээд ойрхон саахалт ах эгч хоёртоо тэгээд нутгийнхаа найз нөхд бүгдээрэнд нь дэмжиж тосолж явдагт баярлж явдаг айлээ та. Манай аав мал малхын хажуугаар багийн дарга олон жил хийсэн төр нэвийн зүтгэлтэй хүн байсан. Манай ээж бол элгээлтийн эзэн малчин хүн. Тэгээ орон нутгата өр хөвгтүүдтэй мал малхын ажил амьдралаа зааж сургаад ингээд өр хөвгтөнд байгаа. Их баяртай байна. Бид хоёр нодны жил ер нь нэлээд цаг чангарч зууд болсон. Тэгээ тэр хоёлаа хооронд ярилцаад одоо энэ зуудыг хамгийн бага гар цохролтойгоор давахын төлөө хоёлаа бүх мэдих чадах арга урнээр л хөдөлмөрлөж чадах бүхнэл хий гэж хичээл зүтгэсэн. Энэ маань энэ хичээл зүтгэл маань харин амжилттай бол бид хоёр малаа хорогдлого давж төлөө хүртбүрээ авсан. Тэгээ энийг маань орон нутгийн маань дарга удирдлагууд ажиглаж мэдээд энэ сайхан шагналд тодорхойлсон их баяртай байна. Сургуулийн амралт болгоноор л ер нь яг аав ээжтэйгээ хамт байж тэлэг бүх бидний ажлыг тусалж бүх юмар л ерэн хийж байдаг доо. Тэгээд ямар сандаа манай дүү ирээд алтан төлөлийн эзэнсэн болсон баяр хүргэе гэсэн чинь манай хоёр охин гэсэн бид нар ч гэсэн баяр хүргэж гэж бүх ажлыг манай хүүхдүүд хийдэг. Бүгдийн хинтээ бүх ажилд тусалдаг. Охтууд нөгөө хүүгүй айлын охтууд учраас манай охтууд ер нь хүүтнэр шиг бүгд морь мацинкл бүгдийн нуун багасаа морь малд хонь малд бүгдийн явдаг. Манай том охин ер нь багасаа морь унж аав ээжтэй их тусалж одоо тэгээ хүүшгэл байдаг дөө. Зуны улиралд ер нь өөр гэснийх хэрэгцээнийг л сайл сүүхийдэг. Тэгээ айргийг бол харин намартаа нэлээд гайгүй хурааж бас ойр орчмын ахтай дунартаа бас хэрэгцээг нь хангах нийлүүлэх зах зээлд бас илүү гарснаа нийлүүлэх хэмжээнд байдаг. Цэрэн дарж мөнгөн цэцэг манай бэр Цэрэнбат одоо 3 хөлтэй хөөн бэ. Тэгээд 2 хүн нодны нэг том хүн алтаар нээзэн болоод донд хүн энэ жил алтаар нээзэн болоод тэгээд нэг хүн аймагт байдаг юм аа. Тэгээд бас сайхан ажил онор хийгээд смажийн дарга маргаан жил болж тэгээд 3 хүн их сайхан явна. Тэгээд тэрэнд их баярлж өдөр сэтгэлтэй явдгийн да ээж бид тэр манай нэмээ юмгмрасран гэж хүн би тэгээд өдөр сайхан байна. Тийм ер нь одоо энэ малчин залуучууд ховрлож байна гэж ярьж байна. Ер нь тэгээд энэ малчин залуучууд цаадах одоо хойдор одоо баг талын улс одоо ингээд захиж хэлэхэд ер нь тэгээд энэ сайхан их болсон орон нутаг газар шороонд эзэн болж өвгдөөцийн энэ сайхан таван хошин эрдэнэс болсон ийм мал сүргэн малалж энэ амьд харилцаа энэ Монгол ахуй соёлоо хүндэлж явцгааж олон малчин төрөөсөө гэж дотроо би бодож явдаг.
Одоо манай наачнаар огтод охин гэхгүй хөө гэхгүй мөнгөний амралтаар ирэнгүүт морин болоод тэгэл хончин тэрвэн чинь ажил чинь 1 миллион байна нар аргаан барахгүй гээл тугай мардуулаа явуулчихдаг юм шүү дээ. Эдгээр чинь тэгэл одоо тэгэл сорж ил байна. Энэ ажил хонороо ах эцэгтэй нэмэр болж ил байна. Тэгээд ер нь алстаа бас малын дөр ухаан бас мэдэлцэл байх л гэж бодод гээд нарыг тий. Тэгээ одоо цагт бол сайхан мэдлэгтэй оюун ухаантай залуу тийм боловсон хүчин залуу малчид олон төрөөсөө л гэж одоо би тэгж бодож байна тий. Ер нь залуудлаа олос их гарах байх л гэж боддог шүү дээ. Одоо ер нь тий хөдөө орон нутаг өвөгдөөцийн уламжилсан сайхан өв соёл энийг одоо төвших залуу улс дараасаа залгахгүй бол одоо Монгол орн Монгол малчид гэж бас яах одоо баг талан жаахан малаас жаахан дээрэл байна тий. Хүүхдийн зүтгэл их орж байгаа 100 их эцэгтэй ирж одоо нэмэр тус болж байна. Хавар мал төл дээр них нэмэр тус болж байна. Тэгээс бүтэн хагасаа өдөр одоо ирж бас нэмэр болно. Тэгэл ер нь эмнэг догшин дагсаргийн соргон тэгэл ер нь мал аж ахуйд бүтэн даралцаад байдаг болосоо байна. За миний хөөднөр 3 хөөднөр одоо донд хөөн 4 охинтой 2 цаад 2 том баг 2 нь 3 хүүхэдтэй ингээд 10 ачтай болчиход байгаа маа тэр. Тэгээд эднийгээ одоо сургууль намандаа сураад аав ээжтэй нэмэр болоод ингээд ах амьдралд нь тос нэмэр болоод ингээд баг насаа ингээд ингэж ажил хөдөлмөр хийж одоо эдний ах одоо ажлын сайн хийж ингэж аав ээжигээ өндөрт ажил нэмэр тосолж байна гэдэгт одоо бас их баярлж явдаг аав. Одоо ач нартаа ханилсан хайны жилдээ Давид хоёр одоо хар багасаа ханилал одоо 40 гаруй жил одоо өдий их сайхан хүүхдүүдэд явна гэж одоо бодоогүй л яс одоо энэ хүүхдүүдийн бас ухаан байдаг бах хүч зориг ирмэлзэл байдаг бах тий. Тэгээ тэр бүгдийг нэг баярлж явна. Тэгээд орон нутгийн ах дүү сумар нутгийн засаг захиргаа тэгээд бядрыг дамжиж байгаа тойрсон түм ах дүү тэгээ мал зүтгэж байгаа энэ хөх салхинд өвөл хаврын улиралд мал зүтгэж одоо ява бүх Монгол түмэндээ бас мэнчилгээ хүргье гэж ингэж бодож байна. За өнгөрсөн одоо 100 одоо манай сумын хувьд хурвар өгтөө зуншлаг сайхан 100 болсон. Намар урт өвөл одоо үнэтэй одоо хаврын тэргуун сартаагаа золгох гэж байна. Тэгээ энэ жил одоо манай мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа малчтаас маань Монгол улсын авраг малчин нэг алтан төлөлийн эзэн нэг аймгийн авраг малчин 3 аймгийн авраг сайлчин нэг сумын авраг малчин 4 төрөн гарсан ийм амжилттай хаврын тэргуун сартаагаа золгож байна. Энэ жилийн хувьд бол цаг сайхан байна. Одоо манай ганц Адаацэг сум баг биш. Ер нь манай аймгийн хэмжээнд ер нь бас үйлжилт сайхан байгаа. Шагдар сүрэнгийн цэрэн дөржгээд манай энэ малчин бол бас ах нь бас нойдноо алтан хоргоны эзэн болж исэн. Тэгээ энэ жил дүүн болж байгаа. Бас өөрөөсөө бас ажилч хөдөлмөрч бас төлийн гарцгүй малаа нойдныгийн дээр цагийн хатууд бас бүрөө оруулж чадсан. Тэгээ энэ жилийн хувьд багтаан хамгийн олон хон төлөвлөж хамгийн олон хураг авсан хүн байгаа. Тэгээд энэ жил тодорхойлж энэ хүмүүс маань энэ сайхан шагналын эзэн боллоо. Бид залуу малчтай ерөнхийдөө энэ одоо энэ олон малтай 1000-аас дээш малтай энэ иргэддээ бас гэрээгээр юу яаж залуу малчтайг малжуулдаг. Өөр бас одоо энэ хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн тэр нөгөө төсөл хөтөлбөрөөр бас нэлээд олон хүмүүсийг бас малжуулсан байна. Ер нь энэ жилийн үед. Буйнд мал сүргээ өсгөн үржүүлж залуу үе тэмгийх нэг ирээдүйн хойч үе бас энэ уламжлалт мал сүргээ өсгөн үржүүлж ашиг шимээ нэмэгдүүлж энэ малын гаралтай төвхөд бүтээгдэхүүнийг үнцэнтэй болгох тал дээр улам их хичээж ажиллахыг танд хүсэж танаа гэрүүл татж байгаа.